Өмнө тэрэлжээс ирсэн байна. Тийм. Яах юу ах вэ? Одоо тэгээд ганцаараа тасраад унлаа ш. Тэр над дэрэн гэсэн тэр охин мэдгүй өөр хуваартай гэнэ. UB2 моёр гэдэг газар руу явсан гэнэ. За. Яасан бэ минь дүү? Юу ээ? Та чи хүнтэй танилцсан гэж явсан дахиад танилцж чадаагүй юм уу? Чадаагүй. Оо. Би бүс үнэн заяа хайцсан юм аа. Манай найзууд яг таваараа явсан бохгүй юу? Нэг охин таалагдадсан чи манай найз гуйгацсан. Ардаас нь бүр хөрх охин ирнэ би сайн хүн болоо саймчрад үлдсэн бохгүй юу? Галчаар үлдсэн бохгүй чийж мэдгүй дээ. Тэгсэн чи нөгөө охин ирэхгүй UB2 моёр гэдэг газар руу хуваартай гээ. Саяхан нөгөө уулын дээр нэг уул нь гараад яг нэг охинтой бүр чатла танилцаад орд морд яг таараад яг танилцчихсэн чи модон донд чамаа байгаль бас бийч болохгүй юм биш. Хүндэрхсэн чи бамбат гацуулаад. Нөө могоо юу? Тийм. Имлэг рүү яваад чацгаа савруулаад онигоо болсон шүү дээ би бүр тэнд. Яаваа мэй дүү. Би устаа нэр хүнтэй танилцахгүй удаан ганц би явж нэг арай гэж хүнтэй танилцаал найз залуутай болсон чинь харин гараад хог хайд ирэх чид 6 сар алга болчих юм. Үгүй амар юм бэ. Гүч хардаг биш уурлаг биш. Үгүй харин би тэгээ санаа зовоо тэгээ цагдаа магдаар явж исэн чи харин саяхан ингээ фэйсбુક ухчихлаа. Тэгсэн чинь Монголд 6 ихэр анх удаа төрлөө гэд нэг пост байна. Хөөцөө. Тэгээд зургийг харсан чинь манай найз залуу тэрвэрсэн байж идэм да. Хүү, юмч байсан юм уу? Үгүй аахаа нөхөр нь байсан. Тийм үү? Би шарандаа өстө 8 ихэр гарганда. Эзэн хичээгээ заяа хичээн гэх юм. Аль аль нь хичээгээд үрс болохгүй шүү дээ. Яасын. Мэдгүй л одоо нас явж хань нэмжлэлтэй болчихъя гэл зөндөөл эмхтэй одоо үлхлээ одоо тэгээ бүүз салчих юм. Ятаас салсан бүх эмхтэй хүмүүс амар сайн яваадах юм. Тэг чи нөгөө хин хичээгийг мэднэ үсттэй нөгөө 10 жил байсан. Энэ амар муу сурдаг надтай үргэлжлэдэг. Одоо нөгөө улсын хурлын гишүүн болсон байсан шүү дээ. Чи сүүл санаж гинөө амар хөрхөн гэсэн нөгөө дөлдрөө хэлтэй яаж чаддаг юм бохом байдаг гэсэн. Тийм. Тэр чин бүр хэл уран зохиолын багш болчихсон шүү дээ бүр. Гэдэг бүр алкоголж махирдаг болчихсон шүү дээ. Ой надтай нэр хэрэгсэн хүн болгон сайн явах юм аа. Би одоо яац. За сэнэ найз. Чам дуртай болохоор аваад ирлээ. Монконди самарны агуулмж 15% илүү. Яг чам шиг илүү гэсэн. Хөрөгчөнд хийхээр ингээд зарцаад хатуураад байдсан штэ. Энд ихгүй. Яг чам шиг халуухан. Монгол охинд. Монгол үйлдвэр. Юмд бэлгэлээ. Хойло хувааж идэх хайлах. Баярлаа. За зүгээр найз. За тэгээд дээр нөгөө уулзаадсан нөгөө залууч яасан? Оо тэр харин худлаа болсон. Тийм үү. Сонин залуу лээ. Юу штэ найз. Ер нь бол айлаас гуухаар айлаас ирэхээр авдраа авах гэж. Маад авдраа авах штэ найз. Байхгүй юу? Байхгүй. Найз нөгөө нэг охинтой танилцаадсан штэ. За тийм. Бас нэг жоохон сонио охин байлээ. Яг найзынх нь бас нэг эд хөрөнгөд яагаад байгаа юм уу? Миний найз чи эд хөрөнгөд гэж байхгүй л те. Тэгээ мэдээд байгаа байхгүй ямар яваандаа эд хөрөнгөтэй болно гэдэг залуу байна гэдгийг мэдээд байгаа байхгүй. Хойлооч одоо 10 жилээс найз гэж явлаа штэ те. Тийм штэ найз. Just хамгийн сайн найз шүү нэрээ. Харин хойлоо яах вэ гэж. Кино үзэх юм уу? Тэгээ. За зуртаа саачих. Түш хичээл амж юу болж байна уу миний дүү? Гайгүй. Тэр нэтгэлээдсэн шүү. Надаас баг бүрхэж. Та одоо ямар харамч юм бэ? Юу гэсэн юм бэ? Гинөө. Эхнэртэй болвол одоо яа? Эхнэрээсээ хамаа юм харамлаад ах юм биш эцтэй. Эхнэртэй болооч юу нэ? Наадах чинь бас дүүтэр ярих гээд. Эхнэртэй болохоор ч одоо яах вэ би? Жишээлбэл одоо бид хоёр одоо хоолнд орно штэ. За. Хүүхдтэйгээ бид 3 одоо хүүхдтэй болоо гэж бодох юм. Эхнэртэй ч болоогүй ч юу хүүхд. Тэнгүүд нь бид хоёр мөнгөний даана гэсэн үг үү? Та ямар харамч юм бэ? Юу гэсэн үг вэ? Штэ. Нөхрөө нэмчин тэгэл гэрийн ноён нуур бай. Одоо би тэд ямар хоол авсан тэр стейк авсан тэр манай хүүхдтэй хоол авсан би мөнгө өгөх юм уу? Тийм штэ. Оо ямар балаа. Та яана гэж бодсон. Тусаад үлдгүй юм уу диднес чинь? Юу яриа. Та одоо ингэ бүр удаан ганц би байсараа төсөөрчж шүү дээ. Тэр манай хүүхд гэдэг тэр бацаанд чи хүүхдийн 100 муу буудаг тэрхээрээ төлнөцлээ шиг. Хүшээ та одоо яг ийм байдалд бол хүнтэй суудтай бүтэхгүй юм байна. Гэхдээ одоо ингэ гэр оронд одоо ингэ л одоо ихнэр болоод орж ирэл одоо өвлийн цаа ухаар одоо энэ миний одоо энэ Монкондигоос одоо дуугаж идэх юм уу? Одоо нэг гэр бүлийн хүмүүс юм чинь бүгдийг л хуваан штэ хаа. Болио. Ганц бигээрээ дуусъя зүгээр. Амар харамч юм бэ. Чи ч одоо гэр хайр одоо аав ээж өгч санаа зовлоо. Насаар ядрахлаа харамч юм болох юм л.